Сайн байцгаана уу? Таршины таг яагаад дугуйдыг та бодож үзсэн үү? Бодхол хэрэгтэй байж тээ. Юу Тагсаа үсмэж тээ. Сайн байна уу? Өөрөөс чи нэг юм асуучих уу? Нэг юм асуучих уу? Юу асуух вэ? Энэ тараншины таг яагаад ийм дугуй хэлбэртэй байдгийг та мэдэх үү? Яагаад дугуй хэлбэртэй? Ааха. Гүйлээ сайн мэдэхгүй юм даа. Дугуй хэлбэртэй үү? Ааха. Стоп үү мэдээ. Мэдхгүй. Мэдхгүй. Сайн байна уу? Танаас нэг зүйл асуучих уу? За юу? За энэ тараншины ийм таг яагаад ийм дугуй хэлбэртэй байдгийг та бодож үзсэн үү? Тараншины таг яагаад ийм заавал ийм яагаад ийм дугуй байд юм? Боцоогүй байна. Тийм үү? Ямар талаас? За хэрвээ ингэж дөрвөлжин байвал яах вэ? Уусаа доторх хаалт бүр хийчих. Өөр хэмжээ нөө. За тэгвэл энэ дөрвөлжин тагтай байвал та ингэж үзтээ ингэж тагийг ингэж дотгошн хийх гээд үзтээ. Дотгошн уу? Тий. Болохгүй шүү дээ. Дөрвөлжин үү? Орчиж байгаа юм шүү. Тий. Дотгошн оруулахгүй бол юм шүү. Тий. Одоо энэ бөөр хийх та ингэж одоо үз. Яаж чадахгүй. Тий. Тийм шүү дээ. Тий. За нэг юм байд юм байна. За баярлалаа. За баярлалаа. Болохгүй газ. Тийм болохоор юм бүр их дугуй хэлбэртэй байд юм. Байна. За. Баярлалаа. За. Сайн байцгаана уу? Хөтөдөө. За нэг юм асуучих уу? Энэ тараншины юм таг яагаад юм дугуй хэлбэртэй байдаг юм бол бодож үзсэн үү? Өстө мэдхгүй. За тэгвэл энэ дөрвөлжин таг байна. Тэ? За барих газар баг. За энэ дөрвөлжин тагийг ингээд аваад хийх гээд үзтээ татгшин. За ер нь бол ингээд орчиж чинь тий. За тэгвэл бүр одоо ингээд бөөр хий таг. Дугуй таг. Орохгүй. Ер нь бол тагийг буцаж оруулахгүй тул зэрэгэлж таад юм байна. Тий. Зүг. Баярлалаа. Шин мэдээлэл өгсөнд баярлалаа. Зөөр. Ямар илдэг залуу вэ? Тий. Сайн байцгаана уу? Нэг юм асуучих уу? Юу яа би өстөрөө. За. Сайн байна уу? Нэг юм асуучих уу? За энэ тараншаны таг яагаад ийм бөөрх дугуй хэлбэртэй байд юм бол мэдгүй. За тэгвэл энийг барьж байгаа ч. За энэ бол одоо тараншаан гэж бодъё заа дөрвөлжин. Одоо энэ дөрвөлжин тагтай байвал яах вэ гэд. Одоо энэ тагийг нь аваад ингээд дотгошн хийх гээд үзтээ. За. Ингээ орж байгаа сте. Тэ. За тэгвэл одоо эн чин дугуй таг штэ. Одоо энэ дугуй таг нь оруулах гээд үзтээ. Вау. Энэ яагаад одоо ингээд ийм дугуй хэлбэртэй хийдийг одоо ер нь ойлгосноо. Тагийг орол. За. Зөөрцгш. Тэр нард. Сайн байцгаана уу? Нэг юм асуучих уу? За энэ тараншааны таг яагаад ийм дугуй хэлбэртэй байдгийг ер нь бодож үзсэн үү энэ талаар? Анийн дүүж очиж гэлтүүгээс зоод ахгүй юу? За энийг барьж да. За барьж. За таглагыг аваад дотгошн хийх гээд үстэй хэрвээ ингээд дөрвөлжин тагтай байвал гэж төсөөлье л доо. За таглагыг ингээ аваад дотгошн хийгвэл тий шууд орж ин тий. За хэрвээ ингээ бөөрхий байх юм бол дотгошн хийх гээд. Ингээ очрын хоббрлаа тий. Тэр нь бол ийм дотгошн унахаас сэргийлж ийм байдаг юм байна. За баярлалаа. За. Нэг шиг сайн мэдчих. За энэ ойлгосон уу? Ойлгосон уу? За би тайлбарлая. Баяртай. Энэ нэг юм асуучих. Энэ тараншаны таг яагаад ийм дугуй хэлбэртэй байдаг талаар та бодож үзсэн үү? Бодож үзв. За хэрвээ дөрвөлжин байвал гэж төсөөлье л доо. За энийг барьж байгаарай. За бариад таглагыг аваад дотгошн хийх гээд үзтээ. Таглагыг аваад дотгошн хийх гэдэг. Ингээ шууд орж байгааз. За хэрвээ дугуй байвал. Ахааргүй юм уу? Орхоргүй юм байна. Ус яаж цааш вэ?
Тэгж удаад юм байл та. Тий, ер нь бол таншаа нэг юм дугуй хэлбэртэй хийгдсэн ер нь бол дотгошоо унахаас сэргийлсэн байт юм байлээ. За баярлалаа. Бацгаана нэг юм асуучих. За энэ таншааны цаг яагаад ийм дугуй хэлбэртэй байт юм бол энэ талаар бодож үзсэн үү? Яагаад ийм дөрвөлч юм бэ? Дотор нь өдөө тэр нэг Юу? бүрэн гэдэг юм байна. За ер нь та энэ дөрвөлжин байх юм бол заяа. За энийг барьж авах. Таглааг нь авч байгаа дотгошоо хийх гэдэг үстэй. Таглааг нь энийг нь авч жагаад. Наа чинь жоохгүй шүү. Наа чинь жоохгүй шүү. Гого энийг авч жагаад. Ер нь бол дөрвөлжин бол орж байгаа биз? За. Хэрвээ ингээд Наацаа нохохоор дугуй хэлбэртэй байх юм бол за энийг та дотгош нь хийх гэдэг үстэй. За болохгүй. Тэ. Ер нь бол энэ дугуй хэлбэртэй байдаг нь нөгөө нэг таглааг нь доош унахаас сэргийлсэн байд юм байна. Тий. Энэ их хэлэх гэсэн. Өө юу сүртэй. Сайн байна уу? За нэг юм асуучих. За өчигдөр айгу өтөдрөлөө те. Өнөөдөр янзын 7хан байна. Юу энэ тараншааны таг яагаад юм дугуй хэлбэртэй юм мэдхүү? Одоо доош унахгүй л гэж тийм Оо шүү. зөв. Ингээд олон хүнд одоо хичээл заалаа. Тэгээд бас би бас багшийн гавьяат багш цолоос авчмаар л байна.